За цагдаагийн албаны тухай хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол үр дагавар нь ямар зохицуулт орж байгаа вэ гэдгийг товчхон иргэдэд бас мэдээлэл болгоод тайлбарлах нь зүйтэй байх. Урд нь ян шийтгэл үлдэж байсан уу гэдэг лавлгааг бол бид нар авдаг. Олон одоо байгууллагууд энэ лавлгааг чи өөрөө аваад ирээ гэж хүмүүсээр өөрсдөр нь энэ лавлгааг авахулдаг. Монголиа дээр бас байршуулсан байдаг. Тэгэхээр энэ удаа бол хүүхэд байхдаа үйлцэн гэмтэргийн талаарх ийм мэдээлэл, ийм лавлгааг бол өөрт нь хүртэл харагдахгүй байдлаар техникийн зохицуулт орж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд байхдаа үйлцэн тэр гэмт хэрэгийнх нь хариуцлага тэр хүүхэд үүрсэн байгаа. Тэрний үр дагавар нь насан туршид нь энэ хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэдэг агуулгаар нь манай ажлын хэсэг ярилцаад яг энэ цагдаагийн албаны тухай хуулинд ийм техникийн зохицуултыг нь өөрчлөхөөр энэ лавлгаа мэдээлэл авахыг бол авах боломжгүй байдлаар бол техникийн зохицуултыг бол тусгасан байгаа. Харин тагнуул болон цагдаагийн байгууллагч гэдэг юм өөр яг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харилцаатай холбоотой бол мэдээж энэ лавлгаа авах боломж нь бол нээлттэй байгаа гэдгийг хэлээ.